яг хоёр найз залууга нэгэн зэрэг өөр өөртөө нь танилцуулсан байна шүү дээ. Тэгээ энэ хоёр найз залуугаас гадна Шиан чинь дахиад өөр гурван залуутай ингээд унцдаг. Ер нь бол ийм амрагийн хальтатай байжээ. За тэгээ энэ гурван залуугаасаа нэгнээс нь явж байгаа жиргсэн болчихжээ. Гэтэ хинээс нь жиргсэн болсноо мэдгүй байгаа. Сайн байцгаана уу, хулан байна. Шинхэн бичлэгтэй тавтай морил. За би ер нь бол та нартай маш тэг хятадыг тухайн цаг үедээ шуугуулж исэн бас сонин хачин хэрэгүүдийг, үйл явдлуудыг та нартай цуврал болгоод хүргэе гэж шийдсэн байгаа. Тэгээд өнөөдрийн хамгийн ихний дугаараар болохоор 2020 он, 20 он гараад ер нь бол хятадыг тэр аяараа шуугуулж чадсан эмэгтэй тухай байгаа. Түүнийг болохоор Шиан Шизин гэдэг энэ хятадын инфлюенсер ахгүй, инфлюенсер эмэгтэй. Тэгээд энэ яагаад алдартай болсон бэ гэхээр нэгэн зэрэг заяа хид хідэн залуутай уулзж исэн. Тэгээд энэ завгүй ажлынхаа хажуугаар хид хідэн залуутай ингээд уулзаад тэр залуучдыг бүгдийг нь манипулейт хийж исэн баггүй. Тэгэхээр бараг хятадын хамгийн алдартай эмэгтэй манипулятор гэж хүмүүс хүртэл нэрлэдэг. За хамгийн алдартай нэр нь болохоор Sea Queen гэж нэрлэдэг. Буюу далайн хатан гэж нэрлэдэг. За энэ ямар далайн хатан бэ гэхээр далай дотор сэлж байгаа загаснууд нь болохоор эрчүүд. Тэгэхээр Шианы хувьд бол яг нь эрчүүдийг юу гэж аргалахаа мэддэг, эрчүүдийг яаж өөртөө татхаа мэддэг, яаж энэ хүмүүсийг удирдах, өөрийн хүссэн зүйлээ хийх гэх мэтлээ ер нь бол эрчүүдийг яаж аргалахаа мэднэ гэсэн үүднээс болохоор яг нь Sequin буюу эрчүүдийн далайн хатан гэж нэрлэдэг байх нэ. За зарим хүмүүс болохоор цагийн менежментийн хатан гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл нэгэн зэрэг чи маш олон залуутай уулзаад байгаа штеп. Тэгээд хажуугаар нь чи бас ажиллаа хийгээд байгаа байхгүй. Тэнгүүд энэ олон зүйлийг яаж амжуулдаг байна? Хоногт 24 цаг байхад хинтээ нь юу гэж харьцах уу, яаж харьцах уу гэд бүр ингээд энгийн хүний хийж чадахгүй зүйлийг хийж байгаа учраас ингээд ийм цагийн менежментийн үед бол Шиантай ярих шаардлагагүй гэсэн байдлаар бол хятадд ингээд нэлийн алдартай байх нэ. Яг юу асан бэ гэхээр Шиан бол анхнаасаа яг ийм царайтай байгаагүй. Одоо ер нь бол сүүлийн үед хятадд инфлюенсер болъё, алны танилгын болъё, алдартай болъё гэхээр гоо сайхны хагалгаа бол түгээмэл болсон шүү дээ, тийм. Яг түүний нэгэн айдлаар Шианы ээж аав нь ч гэсэн генетик бол энэ байдлаараа хоол явахгүй ч гэдэг юм уу, тийм. Ер нь бол генетикээ даах юм бол бид нэр хизээж амжилттай байхгүй, бид нэр хизээж юм санхүүгийн асуудлаасаа гарч чадахгүй юм байна гэж бодонгуудаа эцэг ихэн тэр болтол хадгалсан бүх мөнгөө охиныхоо хагалгаанд зарцуулсан. Яг Шианыг бол хэдэн хагалгаанд орсныг хинч мэдгүй. Гэхдээ хүмүүсийн хэлж байгаагаар бол ганц 2 хагалгаанд бол ерөөсөө ороогүй. Энэ хөлнийхөө үзүүрээс үсний үзүүр хүртэл гэдэг үлээ те. Хөлний хуруунаас үсний үзүүр. За ямар ч хэсэн гэдэг нэг бүр агаас яа хүртэл ингээ бүх юмаа солиулсан. Тэгээд тийм их хагалгааны дараа өдий чиний буюу одоо ийм царайтай болсон гэж хүмүүс бол үзэж байгаа. Тэгээ нэг талаараа бас асар их зөрөг шүү те. Ямар ч лээсэн гэсэн Шиан 20 настай байхдаа хинж Шианыг харангуудаа энэ өмнөх Шиан юм байна гэдгийг бол хинж танихааргүй байсан. Бүр тэгтлээ ингэж өөрчлөгдөж ийм хагалгаанд орсон байгаа хгүй. За тэгээд мэдээж хэрэг зорилго нь бол алдартай хүн болох, инфлюенсер болох ч юм ингээд ямар ч лээсэн ийм санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зорилготойгоор ийм хагалгаанд орсон байгаа тийм үү. За тэгээд энэ бүгдийг бол ганцаараа хийх боломжгүй. Ер нь хятад чинь ингээд тэрбум хүн байгаа. Тэгээд инфлюенсер байгаа гэд өчнөө хэдэн зуун саяараа байгаа хгүй. Тэрэн дундаас ингээд ялгарч гарахын тулд Шианд ингээд бүхэл бүтэн маркетингийн алба бичих юм уу ингээд ийм багийнхан хэрэгтэй байж ич ингээд алдарт гарах нөхцөлтэй байсан. Гэхдээ тэр мөнгө төгрөг нь бол эцэг ихтэн байхгүй шүү дээ. Яагаад гэвэл тэр бүх одоо хагалгаанд зарцуулсан мөнгө бол тоймгүй их байлгүй дээ тий. За тэгээд иймэрхүү зорилгоор ч юм уу Шан энэ Жан Куфун гэдэг залуутай танилцсан юм шиг байгаа. Жан гэдэг хэдүүлээ дуудаа явчих. Энэ Жан болохоор 1989 онд төрсөн. Тэгээд self-made entrepreneur буюу одоо нөгөө нэг нойлоос нь эхлээд одооний өөрийн хэмжээнд байгаа саятан болсон гэсэн үг. Тэгээ өөрөөрөө баяцсан юм хүн байх нэ. За энэ залуу болохоор MCN бизнес хийдэг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр одоо нөгөө нэг алдартай олонний танил жүжигчин дуучин эднэрийн одоо юм нэг агентлаг байдаг шүү дээ. Яг тэр агентлаг шиг зөвхөн одоо юм инфлюенсеруудын агентлаг гэж хятадд байдаг юм байл. Ер нь бол нэг ихэнх олон сая хүн амтай улс орнуудад бол байдаг л та тийм. Энэ инфлюенсерийн агентлаг гэж нэрлэж явж ийм агентлагийг хэд хэдэн ийм компанитай. Тэгээд ер нь бол эдний компани нь яг нь инфлюенсерүүд тэ хамтарч ажилладаг. Тэгээд эдний лайв маяг одоо бүх юмнуудыг нь зохион байгуулдаг. Тэгээд ийм хийсэн ажилласаа инфлюенсерийн орлогоноос хувь авдаг төрлийн компани байгаа. За энэ залуу болохоор ер нь бол Шиантай хамгийн анх уулзах бүр ингээд нөгөө анхны харцаар дурлан гэж хэлдэг шүү дээ. Яг тэгж анхны харцаар дурлсан гэсэн. Тэгээ ерөөс ингээд мартаж чадахгүй те ямар ч хэлээс ингээд бүр ингээд юу ч хийхэд бэлэн байсан гэж байгаа. За
За тэгээд энэ хоёр ер нь бол 3 жил хамтдаа байсан. Одоо тэгэнгүүтээ хамтарч ажиллангуудаа 1 жил болоод энэ хоёр албан ёсоор юм үргэлжлэлийн харилцаанд орсон байгаамаа. Үерхэж явахдаа Жан юу гэж бодож байгаа вэ гэхээр би Шиантай гэр бүл болно. Одоо бид хоёрын хийж байгаа бүх юм ирээдүйд бид хоёрын хөрөнгөл болно. Тэгээ ингээ Шиан ингээ алдартай байгаад ингээ бүх юм болох юм бол бид хоёрын ч гэсэн орлого ингээ боломж юм байна гэсэн үүднээс одоо бүх зүрх сэтгэл бүх юмнуудаа ерөөсөө Шианд зарцуулдаг байсан. Ингэхдээ одоо юу гэдэг нь ингээд бусад инфлюенсерүүд чинь яг мөнгө авч байгаа учраас ийм одоо ингээд хийдэг юмнуудаа хийгээд байгаа штэ. Гэхдээ яг Шианы хувьд гэх юм бол Жан ингээ бүх зүйлийг нь хариуцдаг байсан. Энэ хоёр нийлээд Taobao дээр ийм онлайн шоп хүртэл нээсэн. Тэгээд тэр онлайн шоп дээр Шиан болохоор зөвхөн одоо ийм моделийн ажил хийдэг те ингээ хувцснуудаа өмснө, баримг ингээ бичлэгэнд ордог иймэрхүү ажил хийдэг болвол Жан бусад бүх ажлыг нээдэг. Гүргэл компани бичиг баримт те энэ олон зүйлүүдийг нь ганцаараа хариуцаж хийдэг байсан. Тэгээд ч болоогүй ингээд 1.7 одоо өөрийн эзэмшдэг хаусаа нэг банкнд процент тавингуудаа 1.7 сая юаны зээл хүртэл аваад тэрийгээ одоо энэ Шианыг алдартай болгох, олонний танил болгох тэр бүх зүйл зарцуулсан байгаамаа. За тэгээд дээрээс нь бүр ингээд Шианы нэр дээр хүртэл компани байгуулсан гинэ. Тэгээд тэр компанийхаа хөрөнгө одоо бид хоёрын сүүн бэлэг гээд 500 мянган юаныг тэр компанид хөрөнгө оруулж хийсэн байх нэ. За үүнээс гадна ер нь бол сар болооны урсгал зардал гэж байгаа шүү дээ. Энэ хоёр ч албан ёсоор хайр сэтгэлийн харилцаатай байгаа учраас мэдээж хэрэг найз охиныхоо хэрэгцээ хэрэглээ одоо энэ бүх зүйлүүдийг хариуцаж авч явах хэрэгтэй. Тийм болохоор ер нь бол байнга л 50 мянга, 70 мянга, 80 мянга, 100 мянган юан гэх мэтлэнгээр Шиан руу бол байнга мөнгө зарцуулдаг байжээ. Ер нь бол энэ хоёрын харилцаа нэг иймэрхүү байсан. Шианыг юу гэж хэлнэ, Жан бол бүгдийг нь хийдэг байсан төрлийн юм харилцаанд байсан байгаа даахгүй. За тэгээд энэ бүх харилцаануудыг нь бол ингээд ер нь бол Шиан чи ингээд дангаараа бас ингээд хид хідэн залуутай уулзаад ч юм ингээд энэ бүх зүйлийг менеж хийх боломжгүй байгаа хгүй. Тэгээ энэ бүхний ард бол Шианы гэр бүлийнхэн бүгдээрээ байсан. За ингээд сүүлд ингээд олон нийтэд ил болсон энэ Шианы ээжтэйгээ чатлсан одоо WeChat ч юм уу энэ бүх чатнууд нь ил болсон. Тэр чатн дээр нь одоо хамгийн анх хуурч хийсэн цаг хугацаа буюу тэр үед ээж нь Шиан руу за гэхдээ нэг өдөр айлжилж хүрээдрээ. Тэгээ чи ингээ болзоонд явах шаардлагатай байна. Сохор болзоод тэгээ өөрөөр хэлбэл Шиан хинтээ болзоонд явахаа мэдхгүй. Тэгээ ээж нь ямар ч лээс ингээ чи хүрээдэр болзоонд яв гэсэн нэг иймэрхүү чат бол одоо хинч харсан гайхахаар юм чат байгаа даахгүй юу. За тэгсэн чи ээж нь Шианыг хинтээ танилцуулсан юм бэ гэсэн чинь Сью Жин Ю гэдэг юм хятадын тэрбумтны хүү байгаа ганц хүү те. Сью гэж цаашдаа хэдүүлээ дуудаад тавьчих. Сьюгийн ар гэрийнхэн болвол нийтдээ 7 тэрбум юаны хөрөнгөтэй ийм тэрбумтан айл бөгөөд үйл хөдлөх хөрөнгийн салбарт нэлээд хөрөнгөтэй ер нь энэ салбараас үүдэж хөрөнгөтэй болсон ийм нэлээд баян айл байгаа. За энэ хоёр анх болцоход бол ээж нь Шианд те Сьюг яаж өөрийн болгох уу? Ямар байдлаар чи ер нь Сьютэй харилцахыг яагаад чи нэг алдаж болохгүй юм гэдэг юм уу те. Нэг иймэрхүү байдлаар харилцааны арга барил бүх зүйлүүдийг нь бол Шианд ингээ зааж өгсөн. Тэгээ Шиан Сьютэй анх уулзаад бол яг ингээд бүр эрэгтэй хүнийхээ зүгээс бол нэг таалагдаагүй юм шиг байгаа юм. Тэгтээ мэдээж хэрэг яг ар байдал энэ Сьюг дагаж ирэх боломжийн хувьд бол энэ бол үнэхээр хин хүний тэр дундаа хятадд ингээ чамаг нэг хятад даяараа мэдхгүй бол чиний өстө алдаж болохгүй тэр боломж нь бол энэ Сью байсан байх нэ. За энэ хоёр хэд хэд уулзаад тэгээд ер нь бол нэг юм сар гарны дараанаас албан ёсны үргэлжлэлийн харилцаанд оржээ. Тэгээ бид ингэж таалагдаж эхэлсэн байх нь шүү дээ. Тэнгүүд одоо нэг талаараа одоо Шиан чинь энд Жантай нэг хотод, энд Сьютэй нэг хотод буюу ингээд яг хоёр хотод хоёр өөр амьдралтай болчихж байгаа хгүй тий. Тэгээ хоёулаа тогтмол ингээд байнгын үргэлжлэлийн харилцаанд байгаа гэсэн үг ээ. Ихэнх тохиолдолд бол Шиан ч энэ Жантай хамт байгаад байгаа. Тэгээ Жантай хамт байж байгаа Сью дээр очих болно шүү дээ. Тэгээ Сью дээр очих болонгууд Шиан Жанд би ингээ бизнес аяллаар явлаа. Би тэнд одоо тэр хотод тэгж очин тэнд би тэнтэйгээ байна гэдэг ч юм ингээ бүх зүйлүүдийг хэлээд явдаг байсан. Тэгээ нэг явахтай ер нь бол 4-5 ажлын өдрүүдийг бол явдаг байсан. За тэгээд нөгөө хотод нөгөө Сью дээрээ буюу нөгөө найз залуу дээр очиж байгаа шүү дээ. Найз залуу дээр очиод ингээ хамт цагийг өнгөрөөгөөд гэр бүлийнхэнтэй намтран байдаг, уулздаг, байрдаг, найз нөхдөдөө зугаалдаг, ингэдэг, тэгдэг гэдэг ер нь бол яг л хоёр талд бол яг л тухайн айл бэр ордож байгаа. Тэгээ тухайн айлын бэр юм шиг юм амьдралтай байсан.
За тэгээд мэдээж хэрэг эн чинь найз залуутай эн чинь жанчин байгаад байгаа шүү дээ. Тэгээ найз залуутайгаа ярина, хаана байгаагаа харуулахын тулд ингээд одоо би ч ингэж харуулах нь ашиг. Яварлаас ингээд шиан бол зураг мурга явуулдаг гэсэн. Тэгээд энэ зураг мурган дээр болохоор жан руу за би аав эгчиндээ байна. Би наац эгчиндээ байна. Энийг хардаа гүрхэн нохоо байгаа. Зин манай аав эгчийн нохооч гэх юм уу те. Нэг тийм байдлаар байнга зураг хөргөө явуулдаг байж. Тэгтээ тэр байгаад байгаа аав эгчийнх нь яг үндэ бол сүүгийн гэр ихгүй. Тэгээ сүүгийн бүр нохоош те. Тэгээ нэг иймэрхүү байдлаар бол хоёр талд амьдардаг байсан. За тэгээд сүүгийн ээж аав нь бол ингээд ер нь шиант нэлийн дуртай заяа. Уг нь бол ингээд тэр бөмбөтэй айлын ингээд ээж амнар штэ. Тэгээ эцэг ихнэр чи уг нь бол хүүхдээ яг тийм өмдөө суулгана, ийм өмдөө суулгана гэдэг гэж байдаг бол яг л кинон дэр гардаг шиг нэг юм баян айлын айгүй гоё ээж амнар юм шиг байгаа заяа. Тэгээд шианд яагаад дуртай вэ гэхээр хүүхэд нь бол ингээд ээж аавынхаа мөнгийг үрээлтэй ингээд наргид цингээл ингээд зугаацаал явахаас өөр ажил мэдхгүй. За тэгэнгүүт шиан болохоор тэг залуухан хөөрхөн тэгсний айгүй хөдөлмөрч тэр хүн харагдаж байгаа шүү дээ. Яагаад вэ гэхээр ингээд найз залуугийнхаа хажуугаар өөрөө онлайн шоп байршуулаад мөнгө төгрөг олоод тэг хүүхдийг хайцуулаад нэрэл хүүхднээс татгаар юм гоё охин шүү гэж бодоод ер нь бол шианд айгүй дуртай байсан. Тийм болохоор ер нь шианд нэлээд их бэлгээг бол өгдөг гэсэн. Ирээд ингээд шүүтэй хамт амьдарч явах хугацаанд явахт нь дандаа ингээд бэлэг өгдөг байсан байна. За тэгээд Cartier гэх юм үнэт эдлийн алдартай одоо брэнд байдаг штэ. Тэгээд явахт нь болохоор ийм 100,000 доллар юм биш үү? 100,000 долларын үнэтэй юм бугуучийг бүртэл бэлгэлжсэн байх нэ. За гих мэтлэнгээр ер нь бол ингээ аялаар явчаад ирэх болгондоо л ингээ амар гой үнэтэй бэлгэлтэй жан дээр очдөг байсан гэсэн. Гэтэ жангийн хажууд бол эдгээр үнэтэй бэлгүүдээ ерөөсө зүүддэггүй. Зүүх юм бол ганц нэг удаа л ингээ зүүж харагддаг байсан байх нь. Яагаад зүүж болохгүй вэ гэхээр мэдээж хэрэг чинь найз залуу нь бол биллионер те тэрэн залуу шиг нь бол ийм тэрбумтэн залуу биш учраас тийм үнэтэй цайтай юм бол хэр урагтаа авч өгөх нь айгүй ховор гэсэн. Тийм болохоор гинт тэ найз охин нь найз залуу нь ажлыг нь бүгдийг хийгээд ах чинь би өөрөө тийм амар мөнгөтэй харагдаж болохгүй гэсэн. Тэр үүднээс бол энэ үнэтэй бэлгүүдээ хадгалаа л байж идэг байсан байх нэ. За нөгөө тэгүүр одоо эн чинь Django штэ шиан биш тэ одоо энэ шиан Жанг хуураад штэ тий. Тэнгүүд нөгөө талд энэ шианыг нөгөө сүйч юм бас хуураад байгаа байхгүй юу? Мэдээж хэрэг тэр баяа айлын хүмүүс юм бас яа зүгээр ахав тий ээж ахаа мөнгийг гүрж байгаа араас нь гүйдэг зөндөө олон басан болоогүй одоо мөнгөнд дуртай эмэгтэйчүүд бас зөндөө байгаа байх. За тэгээ ингээ хуурж агаад баригдчихээ. Шиан трийг нь олоод мэдчихжээ. Тэнгүүд шиан ингээд яг ингээл мэдээж хэрэг тухайн цаг үед өөрөө яг хүн хуурж байгаа ч гэсэн хүний уур хүрнэстэй. За тэгээд уур нь хүрээд яг ингээд одоо ингэ салхаж исэн юм уу яах чийсэн. Тэгсэн чинь шианы ээж нь сүйд ингэж гисэн байгаа. Зүгээр чимээгүй бай бүхнийг март юу ч болоогүй юм шиг аягал бити тэг ингээ өөрийнхөө сэтгэл хөдлөлийг энээс дээгүүр чи гарах гад бэ. Харин тэрний оронд чи энэ нөхцөл байдлаар далимдуулж чи өөрөө юутэй болж үлдэх вэ гэдэг талаар ер нь бас сэдвэл чамд илүү зүгээр шүү гэж хэлсэн. Тэгээд ер нь энэ нөхцөл байдлыг далимдуулаад чи нэг өөрийнхөө байр суурийг баттгаад ав чи бол алдаж болохгүй хүн гэдгээ эднийхэнд ойлгуул гэж хэлсэн юм шиг байгаа. За тэгэнгүүтээ нөгөө шиан чинь яг трийг ойлгонгуудаа сүүгийн ээж шүү захиавшлээ. Сүүлийн хэдэн өдөр маш хэцүү байлаа. Сүү надад ингээ юу хийснийг бодоход би үнэхээр итгэж чадахгүй байна. Сүүлийн хэдэн сар би энэ харилцаанд ингээ хамаг зүрх сэтгэлээ зориулсан байхад чинь зүгээр л энэ бүгдийн дараа би шоконд ороод хоцорлоо. Надад хайртай гэж хэлж байсан залуугийн амнаас тийм үг гарсан гэдэгт үнэхээр итгэхгүй байна. Үг бүр нь миний зүрх рүү хотод дүрж байгаа мэт байсан. Би түүнээс хүлээн зөвшөөрөхийг хүссэн ч гэсэндээ тэр ерөөсөө хүлээн зөвшөөрөөгүй. Зүгээр л хамгийн сайнараа миний өөдөөс үгүйсгэж байсан. Яаж ч харсан няцаахын аргагүй нотлох баринд байхад яаж өөрийгөө ингэж өнгөөлж чаддаг байна. Өө бурхан минь би амьсгалч чадахгүй нэ. Би үнэхээр мэдэрч байна. Би тань руу надад өгсөн бэлгүүдийг чинь буцаагаад явуулъя. Учир нь тэдгэрийг авч үлдэх нь намайг үнэхээр гонигтай байдалд оруулнаа. Энэ бүгдийг бичиж байхад миний нүднээс өөрөө ирэхгүй ингээд нулимс урсж байна. Би үнэхээр бичиж байхдаа уйлж байна. Би танд дахиад одоо юу ч хэлж чадахгүй нэ. Би зүгээр л та нартай уулзсандаа үнэхээр азтай хүн юм байна. Хэдий богино хугацааж гэлээ үргэлж миний зүрх сэтгэлд та нар минь үлдэх болно. Баярлаа анти.
Ер нь бол наад зэгчээ гэдэг ч юм уу тийм ингээд хадам ээж биш болсон учраас ингэж дуудаад байгаа байхгүй. Тэгээд та минь бие бодоорой. Таны шанал минийхээс бага байна гэж найдаж байна гэсэн нэг иймэрхүү утгатай захиа явуулсан. Энийг нь болохоор ээж нь зөвлөсөн байх нь шүү дээ. Чи тэдний хүүг аварж байгаа юм шиг тийм байр сууриас хандаа гэж хэлсэн. Тэгээд мэдээж хэрэг гайхалтай энэ ч гэсэн бүтсэн байна. Энэ загтлыг нь уншингуудаа нөгөө Сүүгийн аав ээж нь өстө хүүгээ хараагалж өстө тэнийг амьдралдаа олдох энэ сайхан охиныг чи өстө алтлаа барьлаа яг одоо уучлахгүй юу гэд. Тэгээд хүүгээ загнасны эцэс Сүү энэ бүгдийг ойлгоод ээж яахаа үгэнд орно мэдээж ээж яахаа үгэнд орохгүй бол чи мөнгөгүй болох гэдэг байхгүй. За тэгээд шууд Шианы байгаа хот руу нисээд өтсөн. Одоо Шианы байгаа хот чинь нөгөө нэг жантай хамт амьдраад байгаа хот шүү дээ. За ингээ хоёр залуу хоёр талд нэгэн зэрэг хүрээд ирлээ. Тэгэхээр энэ дэр бол асар их цагийн менежментийн асуудал чи угаасаа гарч ирж байгаа байхгүй. Ингээд Сүү мэдээж хэрэг шууд одоо нөгөө нэг Шианы байгаа хотод ирэнгүүтээ Шиантай хамт амьдрахгүй л дээ. Гэхдээ мэдээж хэрэг буудалд байрлаж байгаа. Гэхдээ найз охиныхоо гэрт ин чи ирнэ шүү дээ. Ямар хуу гэрт амьдрд юм байна гэд. Тэгээд ирэх болгонд Шиан Жаныг гадагшаа гаргаж явуулдаг ямар нэг юмд одоо юу гэдэг нойрхон байгаа харин чи нойрхон байгаа 5 одтой буудал ямар юм бэ очиж шалгаад ирээж дараа нь хоёлаа энд ингээд зураг авалт маал хийвэл мэвэл гэдэг юм үү те ямар ч л бас нэг иймэрхүү шалтгаан хийлэнгүүтээ Жан гаргаа явуулдаг. Тэгээ гаргаад ирсэн хооронд нь явсан хооронд нөгөө Сүү чинь тэдний хамт амьдарч байгаа гэрт нь ирдэг байсан байх нь шүү дээ. Тэгэл яг л ингээд гэртээ байгаа юм шиг найз охинд байгаа юм шиг иймэрхүү байдлаар нэг хэсэг бол явсан. Ер нь бол энэ бүгдийн ард ээж ар гэрийнх нь байгаа гэсэн шүү дээ. Нөгөө нэг талтаа Шиан ч ингээд Сүү рүү нөгөө хот руу явах тоолонд Жантай гэрийнх нь яг л ийм хөргөн хүүтэйгээ харьцаж байгаа юм шиг байдаг гэсэн. Охин нь байхгүй байгаа учраас ээж нь одоо энэ хоёрын хамт амьдардаг гэрт нь очингуудаа Жанд буюу одоо хөргөн хүүтэй орой хоол моол гэр орныг нь цэвэрлэгч гэдэг юм уу те иймэрхүү зүйлсүүдийг хийж өгдөг байсан байх нэ. За тэгээд дээрэс нь энэ Шианы эрэгтэй дүүн энэ Жангийн компанид ажилладаг хгүй юу? За тэгээд Сүү чи мэдээж хэрэг найз охиндоо ирсэн байгаа учраас найз охиныхоо ажлаар ингэж орж гарах иймэрхүү шаардлагууд бол гарна. Тэгээ энэ бүгд дээр нь нөгөө эрэгтэй дүн одоо Жангийг холтол тэрийг тэгвэл энэ ирээд тэгээд ингээд менеж хийхэд нь бас нэлээд тус болдог байжээ. За тэгээд гинэт нөгөө нэг Сүү чин Шианы ажил дээр ёо энэ гурван нэрийг холиод байгаа. Гинэт тэгээд Сүү чин нөгөө нэг найз охиныхаа ажил дээр ирж байгаа. Тэгээд тэн дээр нь мэдээж хэрэг Шиан чин Жантай хамт байгаа тийм үү. Тэгээд ирэхээс нь өмнө ингэж танилцуулсан байгаа. За хараа ингээд манай ажил дээр манай эрэгтэй ингээд дүү ирнэ. Тэгээд манай дүү буюу одоо нэг хоёр дахь найз залууга эхнийхтээ ингээд манай дүү гэж хэлж байгаа хгүй. Тэгээд манай дүү ингээд ер нь бол юм нялун хайр дурлал иймэрхүү харилцаанд дургуй чи ч гэсэн хоёулаа ч гэсэн юм айгуу тийм мэрэгжлийн аль бие усны харагдах хэвээр учраас ингээд ерөөсөө надад чи хүрч болохгүй шүү. Тэг ингээд юм ялганаж иймэрхүү байж ерөөсөө болохгүй шүү. Хоёулаа ингээд цэвэр ажил хэргийн харилцаанд ингээд харагдах хэвээр сүг гэж хэлсэн. А нөгөө хоёр дахь найз залууд болохоор нэгдэх найз залууга юу гэж хэлсэн бэ гэхээр энэ бол миний ажлын бизнес хамтрагч гэж танилцуулсан. За тэгээд хамгийн гайхалтай нь энэ бүх зүйл нь бүртэнгүүтээ яг хоёр найз залууга нэгэн зэрэг өөртөө нь танилцуулсан байх нь шүү дээ. Тэгээд энэ бол ингээд нэг юм амжилттай болсон байх нэ. Гэхдээ ингээд нэгдэх найз залууг нь харахаар тэнэг юм уу ааш энэ бүгдээс ингээд ерөөсөө ухаж ойлгоогүй юм ааш гэж бодмоор байгаад. Гэхдээ энэ залуу дараа нь хэлэхдээ тухайн үедээ би ингээд Шианстаа сохроор дурлсан байсан. Би өөртөө бүх зүйлээ тэр хүнд зориулж исэн. Би хэлсэн болгоныг хийгддэг байсан гэсэн байдлаар бол өөрийгөө бол тайлбарлаж исэн. За үүнээс гадна нэг олон залуутай уулздаг гэсэндээ энэ хоёр найз залуугаас гадна Шиан чинь дахиад өөр 3 залуутай ингээд унцдаг. Ер нь бол ийм амрагийн харилцаатай байжээ. За тэгээ энэ 3 залуугаасаа нэгнээс нь явж байгаа жирэмсэн болчихжээ. Гэтэ яг хинээс нь жирэмсэн болсноо мэдэхгүй байгаа. Тэнгүүтээ энэ жирэмсэн болсон бурууга Жан руу тохсон байх нь шүү дээ. Ягаад гэвэл Жан хамгийн дуулууртай найз залууных нь шүү дээ. Алдсан ч барыг харамсахгүй гэдэг юм уу те. За ингээд ёо чи өстө ингээд анхаараагүй байгаад чамаас болоод би одоо ингээд хоёлаа ингээд хүүхдтэй олчлоо. Гэтэл чи битүүрийн амьдралын карьер мэрээр ингээд юуч тогтоогүй байхад чи өстө тэнэг үйлдэл хийлээс тэгэл ингээ хамаг уураа гарангууд нөгөө Жан ч гэсэн буруугаа үлээл за ёстой миний буруу одоо би ингээл ирээдүйн төлөө бүх зүйлийг чинийхээ төлөөс байдаг бүхнээ зарцуулан зориулна гэж хэлээд уучлахгүйгаад энэ одоо мөч бол өнгөрсөн. Тэгээ энэ байдлаас нь Жан одоо тухайд нэлийн их уучлахгүй юм шиг байгаа. Тэгээ тэрнээс нь үүдээд одоо бүхэл бүтэн Шианы ээж нь нөгөө Жан буюу эхний найз залууг нь өрөвдөж байгаа хгүй. Ээ хөөхийдөө Жан ч ямар өрөвдөлттэй юм бэ гэж юм хийдсэн. Тэгсэн чинь Шиан
Та одоо юу яриад байгаа юм бэ? Би ер нь бол энэ жантай ийм л харилцаатай байна. Тэрнээс цааш алхам гэж юуж байхгүй. Бараг надтай энэ зэргийн ийм харилцаатай байгаа жангийн аз ухааны юм ярьж исэн байнамаа. За тэгээд энэ харилцаа бол нийтдээ нэг юм 2-3 жил бол өрнөсөн юм шиг байгаа. За Сьюгийн буюу нөгөө Баян залуугийнх нь гэр бүлээс Шианд өгсөн нийт үнэт идэл бэлэг сэлт нь бол бүлэгтээ 18 сая юаны үнэтэй гинэ. Вау. 18 сая юаны үнэтэй гэхэр ч одоо юу эдэн дүүрэг юм бэ? За ийм үнийн дүртэй байх нь штэ манайхаа аргагүй тэгээд тэрбумтай айл юм чинь тий. За тэгээд энэ одоо харилцаа удаан үргэлжлэх тусам Жан бас ингээ анзаарч эхэлсэн юм шиг байгаа. Яагаад вэ гэхээр Шиан ингээд ажил дээр ирэнгүүтээ нэг ажил дээр ирэхдээ нэг үдээс хойш ч юм уу те 4-5-аас хойш ингээд ирэнгүүтээ зүгээр ингээд цаг нөхцөдөг болсон юм байл. Ямар ч нэг компани дээр ирэх хэвээр цаг нөхцөгөөд юу ч хийдэггүй. Тэгээд ажил хийх гингүүн ингээд юм цааралаад ямар ч тийм юм хийх сонирхолтой байгаа нь ингээд ажиглагдчихсэн байх нэ. За тэгтэл энэ бүхэн 2021 оны 3 сарын 20-нд ингээд олон нийтийн өмнө болж ер нь бол ил баригдсан хин хиндээ баригдсан гэсэн. Яасан бэ гэхээр Шан одоо энэ ихний найз залуудаа буюу Жан за би ингээд Тайчао гэж юм шиг байгаа. Тайчао яваад ингээд наг захынхаа оршуулганд оролцох хэрэгтэй боллоо ингээд хэлсэн чи мэдээж хэрэг оршуулга болохоор хүн чинь ингээд олон талын юм асуухгүй шууд л одоо найз өхнөө явуулна штэ. Тэгээд найз өхнөө явуулжээ. Гэтэл нөгөө талд мань хүн уг нь оршуулганд явж байгаа. Гэхдээ нөгөө талд яг нь хоёр дахь тэрбумт найз залуудтайгаа хурмын ёслол хийж исэн гэр бүл болж исэн баш тарж байгаа хгүй. Сүйдээ фүнэн ёо хятад хэлмэнтэй. Фүнан тийм энэ фүнан гэдэг зочид буудал энэ жоохон бас үнэтэй зочид буудал юм шиг байгаа. Ингээд үнэхээр нэжгэр хурим хийсэн гэр бүлийн хоёр талын гэр бүлийн бүх гишүүд нь байсан. Тэгээд Сьюгийн зүгээс Шаанд ингээд тайзан дээр байхад нь бүхэл бүтэн 999 сарнаа гаргаж ирж бэлгэлсэн. Энэ бол миний чамаа гэсэн хайр сэтгэлийн баталгаа тий. Тиймэрхүү юм хэлээд гаргаж иржээ. Тэгсэн чи яг энэ хуримн дээр нь Жангийн найз нь байж таарлаа. Тэнгүүд энэ чинь ингээ 999 санаатай пост нэжгэр хөрөн болж шүү гингүүдээ нөгөө Жангийн найз нь шууд Жан руу залгсан юм шиг байна тухайн үед. Ягаад гэвэл энэ найз нь бас юм инфлюенсерийн тий ямар ч яасан юм сошиал холбоотой ажил хийдэг байна шүү дээ. Тэнгүүд залхангуудаа хөөе одоо нөгөө андаатай чи энийг хардаа өстой найз залуу найз охиндээ ийм их сарнаа ингээ бэлгэлж штэ по нэг ийм нэжгэр хөрөн болоод байна шүү гэд нөгөө залуу руугаа залгсан чинь Шиан харангуудаа ваа тийм байх гэсэн чинь хараад ийсэн чинь нөгөө тайзан дээр байгаа сүд бүсгүй нь өөрийнх нь найз охин болоод харчвал яг уу тэнгүүтээ ингээ Шаан ч бүр бишээ Жан ч бүр ингээ галзуурна өстэй тий. Тэгэл байн уцаа аваад нөгөө Шаан руу залгаал исэн Шаан ч уцаа авсангүй. Тэгээд бүр нилээн залгаж Шааныг уцаа авахгүй. Тэгээд ярихдаа хайраа би энэ хөрмөн дээр сүйд бүсгүй гэрчээр байгаад байна. Би чамуу дараа нь залгая гэд уцаа тасалцсан. Уг нь бол нөгөө оршуулганд явсан найз охин нь одоо сүүлдээ хөрмийн гэрч болоод яваад байгаа байхгүй. За тэгээ ямар ч лэсний юм байдал бичиж байгаа юм байна гэж бодонгуудаа энэ буудал руу нь Шиан шууд гүгдсэн хамаг юм орхиол шууд гүгдсэн. Тэгэл тайзан дээр гараал нилээ юм өөмэн сам дигдээс юм шиг аа. Тэгэхээр чи нөгөө талын гэр бүлийнх хүү юм чи ямар өчтөг хүн ирээд байна гэж бодонгуудаа цагдаад дуудаад өгсөн нөгөө хин Жанг баривчлуулсан гэсэн үг байхгүй. За тэгээд тэр цагдаагийн хэтгэлс дээр Жан аагаас нь яг хүртэл Шиантай холбоотой энэ харилцаагаа яагаад энд ингэж би рүүмэн самууд игдэх болсон гэд тэр бүх зүйлээ ярьсан чинь нөгөө цагдаа нар нь хүртэл Жанг өрөвдөөд тэгээд тэр зүгээр суллаад явуулсан гинэ. За тэгээд Жанчин гэд гутарсан залуу те гэрлүүгээ яваад тэгсэн чинь тэр гэрээсээ нөгөө нэг Шианы хуучин утсыг олжээ. Тэр утсыг нь олонгуудаа шууд уурандаа шидэж хаяхын оронд харин ч ухаалгаар тэр утсыг нь ийм одоо ийм IT эдтэй техник технологийн ийм хүмүүст өгөнгүүтээ бүх одоо мэдээллийг нь жилийн хугацаанд хэдэн жилийн хугацаанд болсон бүх датаг нь ямар ч хэл байсан сэргээгээд авчижээ. Тэгсэн чинь хөөе бүр 65 хуудас болсон байна шүү дээ. Тэгээд энэ 65 хуудас PDF-ийн баримт чат мат ингээд имхэл цэцэлсэн гинэ. Тэгээд тэрийг эхлээд шууд Жан бол олон нийтэд дэлгээгүй хамгийн дөрөнд Шианы гэр бүл рүү явуулж ингэхдээ одоо надаас ямар ч лээс нэг юм уучлахгүй
байх гэж бодсон юм шиг байгаа. Ер нь бол ингээ уучлахгүй ч тухайн хүний сэтгэл уучлах гэдэг байгаа байхгүй тий. Тэгсэн чинь ээж нь өгсний чинь уучлахгүй бүр эсэргээрээ my daughter works hard to get generate profits гэж байгаа байхгүй. Юу гэсэн үг юм бэ? Миний охин ингээ тий ашигтай ажиллахын тулд үнэхээр хичээж ингэж ажиллаж штэ гэсэн юм хариу өгсөн. Тэнгүүт нь Жан шууд уурлангуудаа шууд вебо дээр ингээд бүх баримтуудаа ингээд дийлгэчихжээ. За тэгтээ энэ Жан дэлгээд эн чинь бүр ингээд хятадын нийтийн сэдв болж чадахгүй. Энийг сэдв болохын тулд нөгөө хятадын хамгийн алдартай Nepo baby гэж байдаг байхгүй бүр хятадын хамгийн баян хүний хүүхэд гэсэн. Тэрийг болохоор Ван Сизон гэдэг байхгүй. Тэгээ энэ Ван Сизон болохоор өөрийнхөө вебо дээр энэ Жангийн оруулсан мэдээллийг оруулангуудаа энэ эмэгтэйгээр тэ үнэхээр их гайхширж энэ эмэгтэйгийн ээж нь одоо ингээд баг ингээд яаж тэр бомтонтой гэр бүл болох вэ? Тэр бомтон хүний эхнэр болох вэ гэдэг сургалт хүртэл зохион байгуулах юм бол нэлийн хол явна да гэсэн нэг иймэрхүү нийтлэг биччихгүй юу? Тэгэл эн чинь бүр ингээд бүр хятад даяараа нийтийн сэдв болчихж байгаа маа. Тэгэл нөгөө нэг хамгийн ихэнд би ярьсан Queen мөн цагийн менежментийн хатан матан гэл те тиймэрхүү нэрийг ер нь бол хятад даяараа авсан гэсэн. За энэ мэдээллийн дараа Шан ч бас яаж зүгээр байх вэ? Нийтдээ л ингээ бүх хүн яриад Шан руу ингээ чичлээд байгаа учраас Шан бүх зүйлийг нь үүсгэсэн. Одоо би ингээ trapд орцсон те Жан ингээ надтай хамт байхдаа байнга сэтгэл зүйн дарамт марамт сүйдээ бүр намтаад ингээ бие махбодын хүчрхийл үзүүлдэг байсан. Нэг удаа би ингээ Жантай те анхны бизнес аялалд явбал би ингээ шууд сэтгэл санааны гүн хямралд орсон тэр бол ингээ намайг манипулет хийгээд дэрэгдээ байлгах зорилготой ийм хүн юм аа гэж тайлбарлаад тэгээд ийм надад хэцүү байсан учраас би сүйг сонгож ингээд гэр бүл болохоор шийдсэн юм аа гэдэг ийм тайлбарыг хийсэн. Тэгээд хичнээн ингээд сошиал медиа дээр уйлаад миний буруу инээдрээ гэж дараа нь бичлэг оруулсан ч гэсэндээ ер нь бол Шаны нэр төр бол сэргээгүй. За нөгөө талдаа ингээд хүн болгон бас Шан руу дайраагүй л дээ. Яг ингээд бүх мэдээлэл ил болчингууд нөгөө 65 ууц презентацийн дээр ингээд дандаа ихэвчлэн Шаны зүгээс бичсэн чатнууд ингээд бүх мэдээлүүд дандаа Шаны эсрэг л байгаад байгаа хгүй. Тэгсэн чинь хүмүүс гайхаад хэрвээ чи үнэхээр Шанд нэг их мөнгө зарцуулсан дээ тэдэн төгрөг зарцуулаад бис хамаг байдгаа Шан зарцуулсан гэдэг байгаа юм бол чиний дээр зарцуулсан баримт чинь тэгээд хаана байгаа юм бэ? Гэдэг эсрэгээрээ хүмүүс нөгөө Жангаас асууж эхэлсэн байх нь тэр зарцуулсан мөнгө төгрөг ингээ бүх юмнуудыг чи өөрөө Шантай яаж чадалтай байсан чи өөрөө яаж харьцдаг байсан гэдэг юм мэдээллүүдийг гаргасан. Тэгээд энэ хоёр талдаа ер нь бол хин хинийхэн зөв буруу нь бол мэддэхгүй. Гэхдээ PDF дээрээ дандаа Шаны буруу байх нь. Гэхдээ Шан бол ингээ юмнуудыг ницаасан ч гэлээдээ хизээч ингээ олон зэрэг хүнтэй явж исэн нь бол ницаагаагүй. Тэгээ явж исэн анч гээгүй явж байгаагүй ээж гэж гээгүй. Бас дээрээс нөгөө Шаны нэр дээр ингээл компани байгуулсан гэдгсэндээ тэр чин ерөөсөө тэр зүгээс ингээд Шан тэр компани ердөө 10%-ийг л эзэмшдэг ашиг авдаг байсан юм байлээ. Тэгээд ингээд Шан нэг жилийн хугацаанд нөгөө нэг онлайн шоуд ажиллаж байгаа шүү дээ. Тэр хугацаанд 20 сая юаны ашиг орлого хийжээ. Тэгээд энэ бүх репортуудыг харах юм бол нэг талаараа Жан гэдэг залуу Шанд ингээд яг шудраг ёсны цалин, шудраг ёсны одоо авах ёстой мөнгөний төлбөрийг нь бол өгдөггүй байсан гэж хүмүүс хараад байгаа. Энийг нь ч гэсэн Шан бас ингээд олны өмнө анх хэлжсэн. Тэгээ хичнээн анх бол энэ Шан ч ингээд нөгөө сүй буюу тэр бомтон залуутай уулзахаас өмнө ажиллаад чинь сайн хийж байгаа. Тэгээ загвар магвар ядчил ингээд хийх ёстой юмнуудыг хийдэг байсан. Гэхдээ тэрэнд оногцсон мөнгөө авч чаддаггүй байсан гэдгээ бол хэлжсэн байх нэ. За бас дээрээс нь Шаны найзууд нь болохоор энэ хоёр чинь ингээд Жан Шан хоёр ч үргэж явахдаа хийдэг удаа ер нь ингээд байнга салдаг юм токсик харилцаатай гэх юм уу те. Байнга салж нэгддэг юм харилцаатай байсан. Тэгээ салахаараа дандаа энэ Жан чинь ингээд буудалд ороод байж идэг тэгээ нэг иймэрхүү харилцаатай байсан гэж хэлж байгаа маа. За нөгөө тэгүүр харин нөгөө Сьюгийн буюу одоо нөгөө тэр бумтан айлчин энэ бүгдтэд дургуй нь хүрнэ шүү дээ. Яагаад гэвэл хятад даяараа энэ гэр бүлийнх нь энэ сэдвийн сэвэд байгаа учраас тэр гэр бүлийн хувьд нэлээд уур нь хүрсэн. Тэгээд хүүгээ чи яг одоо Шанаас салаа гэдгсэн чинь хүн харин энэ удаад үгүй би өстой Шанаас салахгүй чи миний те ингээд тэнгэрээс заяаг зөстой чиг миний заяаны хань гэдэг нэг иймэрхүү юмнуудыг хэлсэн чи ээж нь бүр энэ бүх зүйлээс болоод депресд ороод нөгөө тэр бумтай айлын хадам ээж чинь шууд эмнэлэг твцсэн гэж байгаамаа. Тэгээ ямар ч л бол Шаа ингээд олон дахин уучлахгүйгээд
байсан гэсэндээ нэмэргүй болсон гэсэн. Тэгээд Жан нэг талаар ингээд нөгөө амар буруутай хэцүүдэд бол энэ чинь гэмт хэрэг үлдсэн байгаа хгүй. Хүний хувийн зүйлсүүдийг, хувийн юм мэдээллийн харилцааны хэрэгслүүдийн зүйлийг хүний зөвшөөрлгүйгээр олон нийтэд дэлгэцэж байгаа. Тэгээд энэс үүдээд ер нь бол яа шийдэл нь 6 хоногийн баримтлах ялал авсан юм бэлээ. Нэг талаар ингээд хин ч хожоогүй энэ харилцаанд ил боллоо гэд бүгдээрээ алдсан, бүгдээрээ нэр хүндээ алдсан. Тэгээд Жангийн хувьд гэх юм бол одоо нь ер нь нэг энэ чиглэлээр бас хөөрхөн хятадтай ингээд танигдсан байх нь шүү дээ, үйл явдлаас үүдээд. Тэгээд Шаныг гордлох инфлюенсер эмэгтэйг хайгаад нэг эмэгтэйг олсон. Тэгээд тэр эмэгтэйтэйгээ бас хамтарч ажиллаж ягаад үерхлийн харилцаанд орсон байх нэ. За тэгээ нэг иймэрхүү үйл явдал болсон байна. Тэгээд энэ бол 2021 он 20 онд болсон ч гэлээдээ ер нь бол хятад даяар нэлээд донслогсон цуутай хэрэг болсон. Тэгээд ер нь бол угаасаа бас энэ Шаны хувьд ингээд амар тийм юу аастай манипулятор, тэгээд хүнийг яаж удирдах, энэ олон зүйлсийг яаж харуулах гэдгийг бүр амар мэддэг байсан байгааз. Та нарын хувьд юу гэж санагдаж байгааг мэдэхгүй юм. Тэгээд тэр талаараа ер нь энэ талаар сонсч ийсэн үү? Иймэрхүү зүйлсүүдийг юу гэж боддог талаар ингээд хуваалцаарай. Ер нь бол ингээд урд нь ингээд сошиал медиа хөгжөөг байхад хүмүүс тэгж ярьдаг гэсэн шүү дээ. Ингээд ихэвчлэн эрэгтэй хүн гэдэг нэг юм хоёр талд амьдралтай байсан шүү дээ. Нэг нь хотод, нөгөө нь хөдөөд ч гэдэг юм уу. Ингээд юм хоёр амьдралтай байсан үед байсан байж тээ. Тэгсэн чинь орчин цагт ингээд сошиал медиа хөгжсөн, өөрөө дээрээс надартай инфлюенсер байгаад тэнгүүд бас юм хоёр талтай амьдралтай байсан байх нь шүү дээ. Тэр хоёр амьдралаас гадна нэлийн хэдэн үнэтэй бас уулздаг байсан байх нь шүү дээ. Тэгэхээр бас жоохон сонин хачирхалтай л юм тий. За энэ мэтлэнгээр би дараагийн кейсүүдээр ингээд юм хятадын бас юм сонин хачин хятадыг бас нэг иймэрхүү нийтийн сэдв болсон тиймэрхүү ачирхалтай эргүүдийн талаар хуваалцаж явах болно. Тэгээд subscribe дараагүй зөндөө хүмүүс байж магадгүй. Яг одоо subscribe дараад дэмжээрэй. Дараагийн мэтлэгээр уулзлаа. Түр баяртай. Don't you be afraid, everything will change. You and I jumping off the